Мөрдөгч хүнд байх хамаг чадвар оюуны хийгээд биеийн хүч, эр зориг, албан бэлтгэл, урдуу мэдлэг боловсролыг нь сорьсон уралдаан бол мөрдөн байцаах албанаас уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг мөрдөгч тэмцээн юм а. 25 жилийн түүхтээ энэхүү тэмцээний 2018 оны аварга нь мөрдөн байцаах албаны хилцээний мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Батсайхан. Миний хувьд бол одоо энэ тэмцээний хамгийн ач холбогдолтой бас хамгийн ач холбогдол төрөл нөх юм бол хууль эрх зүйн мэдлэг шалгах болон гэмтэргийн бодлого бодох зүйлчлэл нь бол байсан гэж үзэж байгаа. Тийм. Яагаад тэгэхээр одоо мөрдөн байцаах албанд ажиллаж байгаа мөрдөгчийн хувьд бол одоо энэ албанд ажиллахдаа бол тал бүрийн мэдлэгтэй байхыг шаарддаг. Ганцхан нэг төрлийн эрэг шалгахгүй эрүүгийн хуулийн тусгай анги заасан, тусгаалan заасан эргүүдийг шалгадаг учраас мэдлэгийн өрөө бол бас тодорхой хэмжээний цар хүрээ их байх шаардлагатай. Тэр утгаараа бол хууль эрх зүйн мэдлэг дээр бол ганцхан эрүүгийн хууль бол эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хууль гэлтгүү бусад хууль тогтоомжтой холбоотой асуултууд орж ирсэн. Альва хэргийн цор ганц үннийг олж тогтоохын тулд сэтгэл зүрх, ур чадвар тэсвэр хатуужил хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллах хүмүүс бол мөрдөгчд. Тэд өдөр шөнө халуун хүйтэн хийгээд хэцүү бэрхээс үл зүрхшээж гэмтэнтэй нүртүүлж түүний буруугаас хөрсөн бусдын эрхийн төлөө ажиллаж амьдарсаар явдаг. Тиймдээч тэрээр бид тангар өргөж хуулиар хүлээсэн үүрэгтэй боловч бусдаас хизээж хариу нэгтгүй ажиллаараа бахархдаг гэсэн юм а. Ерөнхийдөө яг л одоо иргэдийн нүдээр бол намайг мөрдөн байцаагч мөрдөгч энэ эрүүгийн мөрдөгч юм уу гэж бол ялгаж харж мэдэхгүй. Адилхан цагдаагийн албаагч гэдэг ерөнхий нэршлийн доорлол явж байгаа албаагч нар. Гэхдээ миний хувьд бол би өөрийнхөө цагдаагийн албаагч гэдгээр тэр дундаа мөрдөгч гэдгээрээ бахархах бол олон зүйлс байдаг. Тэрээр хэн нэгэн шиг мөрөөдөл хэмээн дарцаглалгүй бодит байдалд үнэлэлтэд дүгнэлт өгч хэтийн зорилго хийж чадах итгэлтэй тулгуурлан сонголтоо хийж цагдаагийн сургуульд эсжээ. Мөрдөн байцаах алав эрүүгийн цагдаагийн албанд уртын дадлага хийх үедээ мөрдөгчийн ажлын шимтгийг мэдэрсэн сонсогч өөрийгөө дайчлан хичээн хөдөлмөрсөөр зорилготой хүрчээ. Асуултад няхуур цэнтэй хариулах түүний үнэн сан чанар нь мөрөөдлөө зорилго болгож түүндээ хүрэхийн тулд сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг болохыг ярилцаж байхдаа мэдсэн юм а. Тэгээд бид нар бол төгсөх төхөөд шалгуусын шалгалтаа өгсөний дараа мэдээж ямар албанд очиж ажиллах уу гэдэг сонголтоо хийгээд өөрсдөө хүсэлтээ гаргадаг. Тэгээ энэ хүсэлтийнхаа дагуу мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагчаар ажиллана гэсэн хүсэлт гаргаад өөрийн сонгосон эдэн дүүрэгт бол хүсэлтээ гаргаж ирсэн. Тийм тэрнийхээ дагуу ер нь анх бол мөрдөн байцаагч болж ирсэн. Мөрдөгчдөд үзэж судлах, доктортой сууж танилцах, бодож тунгаах, нягтлах, дүгнэлт хийх гээд үннийг олохын тулд хийдэг ажил мунтахгүй. Тиймдээч өглөө 8 цагт ажилдаа ирээд орой 17 цагт хардаг хүмүүстэй үл харьцуулж болно. Цаг зав хомсхон амаргүй албанд амжилттай ажиллахын нэгэн шалтгаан сайн артал, сайхан хамт олон байдаг юм а. Өөрийн төрсөн ээж болон эхнэр охиныхоо хамт амьдардаг, ам бүр дөрвөлэн амьдардаг. Тэгээд энэ цагдаагийн албанд ажиллаж байгаа тэр дундаа мөрдөн байцаах албанд мөрдөгчөөр ажиллаж байгаа мөн түүнтэй холбогдуулаад бас тодорхой хэмжээний амжилттай ажиллаж байгаа мэн гол үндэс нь бол гол одоо туслалцаа үзүүлдэг хүмүүс нь бол миний арга гэрээс бол сар шгүй холбоотой юм л та. Тэ хатаа өглөө эрт яваад орой ажиллаад хараад оройд ирлээхэд халуун хоол цайтай сууж явах. Өөр хөлт маань үүдээс хараад энийгэд баярлаа сууж явах. Тэрийг харж баярлдаг улам их одоо ажлынхаа улам сайн ажиллана, улам л одоо чадварлаг боловсон хүчин болно гэдэг л бодолтой байдаг.